За орой мэндэ манайха ороод ирцгээрээ. За Lexus 600-а хүлээж авах хүмүүс хэр олон байна манайха. За 600 маань дүүрлээ шүү ерөөсөө. Маш хурдтай суглааны гаралт бол маш хурдтай явж байна. За орж ирж байгаа хүмүүст орой мэнд хүргэе. Сайхан лайв шеэрлээд зүрхээ дараад ороод ирцгээрээ. Lexus 600-ийн азтан тодорхой тун ойрхон ирсэн байна. Тавхан суглаа авч амжааг бол пин комент хэсэгт хаан банкны дансны мэдээлэл байршуулсан байна. За тэр үүлийг хардаа манайха энэ ямар сонин өтгөн үйл вэ? Бороо орох юм бах та. За манайха ороод ирцгээрээ. За ийм сонио хотын хоогор бас ховор үүлнүүдийн нэг байна да. Энэ камер дээр бас сайн харагдахгүй байх шиг байна. Нүдээр харахад бол их өтгөн үйл байна. За манайха ороод ирцгээрээ. Тохирол хизээвэ гэж байна. За 6 сарын 1 гэхэд одоо машина азтандаа гардуулнаа. 6 сарын 1 гэдэг чинь маргааш нөгөөдрийн маргааш бүтэнсэ өдөр гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ хагасаа өдрийн орой гэхэд азтангаа тодруулаад за тэгээд бүтэнсэ өдөр одоо их үрсийн баяраар 6 сарын 1-нд автомашина ирж хүлээж аваарэ. За суглаагаа аваад ороод ирцгээрээ суглаа авч болохоор байна. Хараахан дүүрээгүй данс хаагдаагүй байна. За орж ирж байгаа хүмүүст орой минь хүргэе. За сайхан орж ирээд лайв шеэрлээд зүрхээ дараад ороод ирцгээрээ. За пин комент хэсэг дээр хаамагны дансны мэдээлэл байршуулсан байна. 53 12 71 24 08 гэсэн Болдбатар нэртэй хаамагны данс байгаа. За энэхүү харагдаж байгаа 2023 оны сүүл сар буюу 24 оны үйлдвэрлэлийн Lexus 600 автомашин одоо суглаагаар ороод тодорхой бэлэн болсон байна. За тэгээ Монголд орж дугаар номер аваагүй маш гоё Lexus 600-аа нийт километрийн заалт нь 12,000 км гүйлттэй. За ерөөсөө цоошин гэж хэлж болно. За тэгээд нийт 31 азтан тодорно. За 500,000 төгрөгийн 10 азтан тодорно. 100,000 төгрөгийн дараачийн суглааны эрхийн 20 азтан тодорно. За ингээ маш олон азтантай бэлэгтэй энэ Lexus 600 автомашиныхаа суглаанд оролцоорой. За 600 унахыг хүсэж байгаа 600 мөрөөддөг. За тийм хүмүүс авах юм бол энэ боломж шүү. За манай суглаа аваад Yondor пэйжийн хувьд бол эхний бөгөөд сүүлийн Lexus 600 байгаа. За дахин Lexus 600 бол зарлахгүй гэсэн бодолтой байна. За тэгээд энэ сайхан меншн хийж байна. За манайхан гоё ойр дотны хүмүүсээ найз нөхдөө ах トゥ за одоо хин нэгний аав ээж одоо ах эгчнэр үзэж байгаа сайхан меншн хийгээд оруулаад ирээрээ. За Аз Яндуутай хүмүүс гэж байдаг штэ тийм ээ. За Lexus 600-ийн хувьд бол үнэхээр тасархай. За хоёр ийм том дэлгэцээр тоноглогдож өгсөн байна. За энэ салон нь бол ямар гоё гэж бүр орж ирээд суухад энэ үнэр кондишны парны үлээж байгаа парны систем бүр үнэхээр тасархай гоё тансаг мэдрэмж төрүүлдэг. За энэ арын хэсгийн пар ажиллаад байна. За хойтлоо унтраач. За эндээс ингээд парны өдөрлөө нь ингээд тоочтой ингээд дэлгэцтэй. За мөн автомашиныхаа одоо явах хэдэнгийн мэдээллийг бас энэ дэлгэцнээс харж байна. За суглаа байна уу гэж суглаа байна. Суглаагаа аваад ороод ирцгээрээ. За амжаад ороод ирцгээрээ 6 сарын 1-нд одоо азтандаа энэ Lexus 600 автомашина гардуулнаа. За тэгээ 6 сарын 1-нд одоо их үрсийн баяраар энэ гоё том хөрөнгийг одоо гэр бүлдээ авчираад одоо гэр бүлтэйгээ бөөм баяр хөөр болох. За тийм залуучууд хүмүүс авах юм бол та бүхэн маань суглаагаа аваад ороод ирээрээ. За машины хувьд бол одоо автомашин дэлхийд даяар одоо маш олон автомашин үйлдвэрлэгч одоо брэнд одоо үйлдвэрүүд байгаа. Гэхдээ Lexus 600 Lexus үйлдвэрийн хувьд бол нэг том давуу талтай байдаг. Тэр нь юу гэхээр одоо Toyota гээд энгийн загварын автомашинууд нь гардаг. Тийм ээ одоо Toyota загварын автомашиныг бол одоо манай монголчууд бол өргөн хэрэгжилж байна. За маш сайн чанартай, тав тухтай, аюулгүй байдал хангасан тийм автомашин байдаг бол за Lexus маань бол Toyota-гийн ерөөсөө одоо сайжруулсан тансаг зэрэглэлийн үйлдвэрээ гэсэн үг. За тэгэхээр энэ Lexus үйлдвэрийн хувьд бол ямар нэгэн алдаа гарах нь битэл бүр алдаа гарах боломж байдгүй байх нь байна. За тэгээд нийт одоо дэлхийд даяар автомашин үйлдвэрлэгч дотор одоо автомашин дээр суурилж болох бүх шинэлэг, ухаалаг одоо систем, технологи одоо бүгдийг шингээж одоо суурилуулагдж ирсэн байна. За тэгэхээр опшны хувьд бол одоо үнэхээр одоо бүр тулцсан опшнтой.
За тэгэл одоо энэ зах цухаас нь харуулхад бол одоо замын цагаан зураас мэдрэгч байна. За энэ замын цагаан зураас зөвхөн ингээд замын цагаан зураас руу одоо замаасаа хазаагаад анхаарал алдаад жолооч маань ингээд зам хазаахад зүгээр дохио өгдөг бол за Lexus 600-ийн хувьд бол өрүүл дээр вибратораар чичиргээ өгж одоо мэдээлнэ. За мэдээлэлд ахт хариу үйлдэл үзүүлэхгүй бол өрүүл маань өөрөө одоо замын гол руу машина чиглүүлдэг. За ийм системээр суурилдагдж өгсөн байна. За мөн дээрээс нь одоо гинтийн саад мэдэрч автоматар тооромслно. За урдуур хойгуур хүүхэд моцикл дугуйтай хүүхэд явхад хүмүүс явхад бол шууд энэ машин маань урдчлан мэдрээд за машин энэ дэлгэцэн дээр одоо энэ 360 камерын тавханд харуулъя. За энэ 360 камер дээр за энүүгээр ингээд хүн явж шүү. Одоо эндээс ингээд урсгал орж ирж шүү гэсэн одоо дохио гарч ирдэг. За мэдрэгчүүд нь бол үнэхээр одоо бүр нарийн одоо бүр 1 мм ч алдахгүй мэдрэмтгий ажилддаг юм байлээ. За тэгээд энэ Lexus 600-ийн хувьд бол бас нэг давуу тал бол одоо юу байгаа. За энийг асаалцсан миний онтрооч. За дээшээгээ өөрийнхөө өндрийн төвшинг одоо дөрвөн төвшөнд дээш доош нь үргэж болгодог гэсэн. Тэгэхээр газраас бол маш өндөр болдог болсон байгаа. За орой мэндэ хэдэн хувьтай явж байна да гэж байна. За 70% гараа явж байна. Ерөнхийдөө хагасаа өдөр ихэд дүүрчих бах. За тэгээд бүтэнсээ өдөр буюу 6 сарын 1-нд их хурсын баяраар Lexus 600-ийнхаа одоо 600-аа азтанда гардуулнаа. За орой мэндэ гэж байна. За манайхаа шинээр орж ирж байгаа хүмүүстээ орой минь төргий бүгдээрээ одоо энэ үчиг сайхан өнгөрүүлж байна уу? За ийм гоё автомашиныг одоо суглаагаар оруулаад азтан эзэндээ очиход бэлэн болсон байна. Та бүхэн суглаанд оролцож амжаагүй энэ том боломжоос хоцрогч байсан бол яг одоо суглаагаа аваад ороод ирцгээгээрэй. За пин комент хэсэг дээр хаан банкны дансны мэдээлэл байрлуулсан байна шүү. Тэгээ суглаагаа аваад ороод ирцгээгээрэй. За нэг шиг суглааны үн 50,000 төгрөгөөр оролцсон. За тэгээд энэхүү суглаанд оролцсноор та бүхэн одоо 31 азтан буюу 31 азтангаас одоо азтан болох боломжтой байна. За мэдээж нэгдэх азтан маань энэхүү Lexus 600 автомашины азтан болно. За тэгээд араас нь одоо 500,000 төгрөгийн 10 азтан тодорно. За ядч л одоо 50,000 төгрөгөөр 10 хүрчүүлээд авчихна шүү дээ, тийм ээ. За дээрэс нь одоо 100,000 төгрөгийн дараагийн суглааны 20 азтан тодорно. За тэгэхээр одоо дараагийн суглаа одоо Prado 150 юм уу? За Lexus RX 350 ч юм уу нэг тиймэрхүү машин оруулъя гэсэн бодолтой байна. Хүмүүстэй ярьж судалгаа юм хийж байна. За тэгэхээр одоо нэг 150 сая орчимд одоо үнэтэй автомашин оруулна. За тэгээ нийтдээ нэг 3,000-аас нэг 3,100 900 суглаагаар бүрдэх тийм автомашин оруулаад за тэгээд ерөөсөө 4-5 хоногийн дотор дүүргээд азтандаа одоо гардуулж өгнө гэсэн үг. За яагаад ингэж шийдсэн бэ гэхээр нэгт та суглаа авсан хүмүүстэй хөдөлт үүсэхгүй тулд хоёр дахь юм бол өрн дулаан цаг ирж байна, аялал зугаалга эхлэж байна. Тийм учраас одоо автомашинжуулах аяныг эхлүүлье. Тэгэхээр одоо нэг шиг суглаа орлоо одоо нэг шиг автомашин суглаагаар орлоо гэхэд ерөөсөө 4-5 хоногийн дотор за тэгээд наадам баяр наадам одоо Монгол улсын одоо улсын нийтийн амралтын хоногуд эхлэхээс өмнө баяр наадмаас өмнө одоо аль болох олон гэр бүлийг одоо автомашинтай болох аяныг эхлүүлье гэсэн бодолтой байна. За унах хүн хуулга хийлгэсэн дээртэй гэж байна. За хуулга хийлгэнэ. Хуулга хийлгэхдээ манайхан жоохон анхааралтай хийлгэн шүү. Яг одоо олон жилийн түүхтэй одоо туршлагатай тийм газар хуулга хийлгэхгүй бол одоо гадуур одоо чадахгүй хуулга хийдэг газар зөндөө байдаг болсон байлээ. За хэдэн суглаа үлдсэн бэ гэж байна. За одоо 70% тавьж байна. За Prado хотод хөдөө зүгээр дээ гэж байна. За яг үнэ Prado улсад үнэхээр бензин шатхуун зарцуул багтай сэлбэг хямдхан барагтаа бол эвдрээд авахгүй. За тийм автомашин байгаа хөнгөн шинхэн нарийнхан за тэгээд яг явхаа өрх юм бол Land Cruiser учраас одоо туулах чадвар бол одоо энэ томооттойгоо бол ямар ч ялгаа байдгүй. За Prado бол ер нь их боломжийн их зүгээр машин шүү. Ер нь сайхан дундаж. За суглаа авч амжаагүй хүмүүсээ суглаагаа аваад ороод ирцээрээ. За 6 сарын 1-нд буюу их хурсын баяраар Lexus 600 автомашиныг одоо гэр бүлдээ оруулах одоо гэр бүлдээ энэ том хөрөнгийг одоо оруулж иж баяр хөөр болох хүсэлтэй бодолтой байгаа залуучууд байвал ороод ирцээрээ. За танаа хамт олонд баярлалаа. Дэмжиж оролцоод байгаа удахгүй дуудлага ирэх байх таа гэж байна. За одоо Азиондоо сорж үзэхийн тулд одоо хин нэгэн заавал ямар нэг одоо үйлдэл хийх хэрэгтэй. За тэр үйлдэл нь бол ердөө амархан
50,000 төгрөгөөр суглаа авахд хангалттай. За тэгээд суглаа аваад ямар нэг үйлдэл хийж байгаа бодож байгаа сэтгэлээсээ одоо хандж байгаа хүмүүст бол одоо Аз Ямдоо гэдэг зүйлөө заавал ирэх болно гэж та бүхэндээ хэлье. За 2023 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны сүүл сар буюу 12 сартай байхаа эн чинь тийм баха. Тэгэхээр ч одоо нөгөө 24 оны үйлдвэрлэлөөгөө орчдөг. За тэгэхээр бараг одоо 24 оны үйлдвэрийн Монголд орж ирээд дугаар номер аваагүй энэхүү харагдж байгаа Lexus 600 автомашин одоо Азтай эзэндээ очиж бэлэн болсон байна. За энэ өндрийн түвшингээ хамгийн өндөр түвшинд өргөгдсөн байна. За энэ дугуй Карлан 2-ын хоорондох цай бол ийм өндөр болсон байна. За газраас тэнхлэг хүртэлх цай бол бас маш өндөр болсон байна. За ингээ өргөчөө за тэгээд нөгөө бартаацам туулах системнүүдэд залгацсан байхад бол одоо баргийн машин ороод гарсан мөрөөр ороход бол одоо айх зүйлгүй. За хөдөлгүүрийн хувьд бол 3500 хос турбо буюу одоо 410 морины хүчтэй хөдөлгүүртэй. За урагшаа 10 шаталт автомат хоровтой. За энэ машины хувьд бол хурд хүч бол үнэхээр гайхамшигтай, тав тухтай. За дээрээс нь цахилгаан савлгаа тэнцвэржүүлэгчтэй учраас машин маань одоо ямар ч саваас ивэтэй хотгор гүдгэр газар бол одоо савлан гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. За дээрээс нь амортизатор маань цахилгаан байгаа. За дотроос нь нэг явах гормоо өөрчлөөд солиос спорт плюс гэд өөрчлөнгүүд за нийт 6 янзаар одоо амортизатор маань хатуу зөөлнөө тохируулдаг байгаа. За зөөлөн дээр бол энэ машин бол бүр аимшигтай гоё зөөлөн болчтой юм лээ. За салоны хувьд ардаа юм хөшгтэй байна. За одоо энэ машин ч одоо тансаг зэрэглэлийн чип машин шүү дээ. За энэ дотор нь орж ирэл хаалга хахтал энэ хажуугаар одоо энэ дугуйтай суронтой хүүхдүүд бол өстэй завсаргуул ингээл орилуулаад яваад ихэд бол бүр намс гэл ямар чимээ шууганг болчихж байна. За мэдээж дээврийн нэлхийтэй люктэй. За арын гэрлийн насаач. За арын парны удирдлагын хэсэг харагдаж байна. За авто дээр дараад гарацаа тохируулаад за эндээс ингээ пара ингээд тохируулчих боломжтой байна. За шинэ орж ирж байгаа юмстай. За ороймын дүргий. За 2-3 хоног Улаанбаатар маань ерөнхийдөө 2-3 хоног нэг бороотой байх юм шиг байна тий. 6 сарын 1-нд одоо жил болгон айгүй халуун дулаахан байдаг гэсэн бол энэ жилийн 6 сарын 1 бол жоохон сэрүүхэн дуу тиймхэн байх юм шиг байна. За тайлбарлаж ярих юм болдохгүй хэцүү юм а тий гэж байна. Үгүй хэлээд юу гэхээр одоо юуг нь ярих вэ? Одоо Lexus гэдэг логог нь л одоо харуулаад тэгэл лайв эхлүүлээд за суглааны хаа нэг мэдээллийг хальт ярьчих. Тэгэл ерөнхийдөө ойлгомжтой машиныг одоо юуг нь ярих вэ? За одоо Ford Raptor ч юм уу эсвэл Ram маань гэдэг одоо Америкийн том чип автомашинууд энэ за дээрээс нь одоо Английн одоо Range Rover, Land Rover за тэгээд одоо Enos гэдэг шинээр гарч ирсэн Defender гэж яригдж байгаа. Ийм машинууд дээр бол одоо ярих юм маш их байх. А энэ Lexus-ийн хувьд бол одоо юу ярих вэ одоо? За мэдээж одоо тансаг зэрэглэлийн машин учраас одоо хамгийн зөөлөн хамгийн тансаг арьсаар одоо салоныг тонголж бүрж хийж өгсөн. За энэ сайхан амтнаа манайхаа суглаагаа ердөө 50,000 төгрөгөөр суглаагаа аваад ороод ирцээрээ. Тун удахгүй азтай маань тодрох гэж байна. За тэгээд Lexus 600 шүү дээ. За зарим хүмүүс 50,000 төгрөгөөр Lexus 600 хойж чадахтай дээ шал паналтай худлаах гэнтэргээ тиймэрхүү комент чат их ирж байна. Яагаад болохгүй гэж тийм ээ. За машины хувьд бол 12,000 км гүйлттэй. Монголд орж ирээд дугаар номер аваагүй. Эзэмшигчээ хүлээгээд одоо Монголд өөрийнхөө түүхийг бүтээх гээд эхлүүлэх гээд бичих гээд ингээд хүлээгээ зогсож байна. За тэгээд энэ хүү автомашины түүхийг одоо бичлцэх азтан маань одоо хаагур юу хийж явнаа. Магадгүй та бүгдийн дунд одоо лайв үзэж байж магадгүй. За манай хамт олонны хувьд бол үнэн шударга ил тод сайхан суглаагаа суглаал тодруулчихна. За тэгээ Азийн дуудлага хийхдээ бэлтцгээ ирээ тун удахгүй. Азийн дуудлага хийх гэж байна шүү. За Lexus 600-ийн Азийн дуудлага бол одоо бас их догдлуулж их сандрах баха ерөнхийдөө. За манайхан нэг сайхан шеэрлээд өгөөрэй. Зүрхээ дараа шеэрлээд энэ сайхан амтныг одоо өөрийн болох боломж нэгдээд
Ердөө 50,000 төгрөгөөр суглаа авч орж ирээд за тэгээд одоо 6 сарын 1 гэдэг чи одоо 31-нд тодруулах 31-ний орой бүрдүүлээд тодруулах нь шүү дээ хэдүүлээ. За тэгээд 6 сарын 1-ний өглөө за өглөө эртгэн шиг ирж автомашин аваарэ. За суглаагаа хэд дээр явж байгаа яаж харах вэ бро гэж байна. За миний машин цэгийн мэн гэ манай сайт байгаа. Сайтаар ороод та бүхэн харах боломжтой. За өчигдөр хуулга 1 орсон байгаа. За хуулга 2-ыг өнөөдөр оруулж болох арай амжихгүй. За маргааш өглөө хуулга 2-ыг оруулъя. За тохирол 31-нд болно. Маргааш нөгөөдөр гэсэн үг хагасаа өдрийн орой. За комментэрний коммент өнгөрөөч үгүй юу? Агуу мэнэ. За суглаа дээр зөвлөгөө заавал сайн хийж өгмөр байгаа баталгаатай гэж байна. Харин тийм ээ одоо Азтанда тэгэхгүй бол олон ирм мэдгчнэр элдв юм заагаад баллаад байдаг талтай гэж байна. За тийм шүү. Ёстой энэ автомашиныхаа одоо Азтанд эзэнд нь одоо маш сайн зөвлөд явуулна. За юу хийх ёстой, юу хийж болохгүй, хаана очих болохгүйг одоо миний хувьд бол маш сайн зааварчлага зөвлөгөө өгöd явуулнаа. За тэгээд Lexus 600 бол хамаагүй оролдож болохгүй. Ерөнхийдөө бол оролдох юм бол аюултай. За хуучин нөгөө манай 570 гэд бух байгаа тий. Ямар ч нөхцөлд одоо явж лээдэг одоо ямар ч бензин хийсэн явж лээдэг, ямар ч тос хийсэн явж лээдэг. За 600 хувьд бол арай өөр шүү. Жохон маягтай гэж хэлж болно. Ягаад гэвэл энэ машины хувьд бол бүр 24 оны үйлдвэрлэл. За дээрэс нь 3500 бензин хос турбо хөдөлгөөртэй учраас за энгийн бензин хөдөлгөөртэй автомашинуудаас бол жохон өөр ялгаатай. За дээрэс нь урагшаа 10 шаталт автомат хороотой болоод ирсэн. За 10 шаталт автомат хороотой болсон учраас одоо хуучны нөө энгийн 5-6 шаталт хороотнуудаа бодох юм бол бас одоо арчилгаа шаарддаг. За тэгэхээр энэ зүйлүүдэд одоо манайхан сайхан дагаж мөрдөөд километрийнхаа одоо заалтаар яг цаг тухай бүртэн үйлчлэгээ хийгээ явж байхдаа энэ машины хувьд бол 10, 15, 20 жил ч унах боломжтой ямар ч асуудалгүй. За энэ 100 одоо манайхаа хаагуур аялах байна. Хаагуур зугаалъя, хаагуур явъя гэж бодцоож байна. Сайхан санаа оноо төлөвлөгөө юм байна уу? Санал байвал одоо санаа оноо байвал дэвшүүлээч. Би бас санаа авъя. Энэ жил бас би гэр бүлтэйгээ бас сайхан явъя гэсэн төлөвлөгөө байна. Ямар ч гэсэн одоо төсөв мөнгө унаа тэрэг юмнуудаа одоо тооцоолоод бэлтгэл ажил юмдаа ингэсгээд орондоо 6 сарын 1 15 тэгэл бэлтгэл ажилдаа ороод 7 сар гэл гараа авчинда. За ийм том хариуцлагатай суглаа явуулахад хаанаас албан ёсны зөвшөөрөл авдаг вэ? Үнэн шударга эзтэй гэж байна. За мэдээж ийм том одоо маш өндөр дүнтэй одоо суглаа. За тэгээд энэ өндөр дүнтэй суглааг бүрдүүлэхийн тулд маш олон хүмүүс за маш их мөнгийг одоо босгож одоо бий болгож суглаагаар одоо бүтээлцэж за тэгээд энэ хариуцлагатай одоо суглааг явуулж одоо Азтанда машин очтгоо. За тэгэхээр ерөнхийдөө бол засгийн газар улсаас одоо зөвшөөрөл авах ёстой. За албан ёсны зөвшөөрөлтөй өжиж энэхүү суглаа гэдэг зүйлийг явуулнаа. За сайн байна уу? Суглаа хэр байна? Одоо байна уу гэж байна. За суглаа байна шүү. Суглаагаа аваад ороод ирцээрээ. За баруун 5 аймаг явнаа гэж байна. За би бас яг тийм бодолтой шүү. Баруун 5 аймаг л явъя л гэж бодоод одоо яа нэг 3 жилийн өмнөөс бодсон. Тэгээд ерөөсөө нэг л олигтой завч хөлөө юм болж өгөхгүй. Тэгээд энэ жил харин яг явъя л гэж бодоод байна. Ямар ч сан нар зөв тойрё. Сайхан хотоосоо гараад өвөр ангаа ороод өвөр ангаасаа Баянгор ороод Баянгороосоо Гов алтай илгээ аваад одоо нэг ямар хөрхрээ гэдэг лээ. За тэгээд таашрын усан цахилгаан станцаа бас нэг үзэх хэрэгтэй байх тий. За тэр яваар яваа. За тэнгуүтээ ховд ороод одоо нөгөө нэг ямар хайрхан бэлээ. Сутаа хайрхан гэдэг лөө. Сутаа хайрхан чинь зөв билүү? Сутаа хайрхан баха. Сутаа хайрхныхаа өөрт одоо 2 хоног гэж бодож байгаа. Маш гоё байгальтай газар байлээ. За тэгээд чадвал алтай таван бүгдээр ороод за тэгээд нар зөв тойроод одоо увс нуур, хяргас нуур, за улагчийн хар нуур эдэргээд одоо замаараа ерөнхийдөө ямар газар үзэх боломжтой маршрутаа сайхан харж байгаа. Тэгээд сайхан чөлөөтэй нэг 10 хоног сайхан яваад ирэх гэж бодож байна. За тэр хоорондоо бол одоо суглаа явдгаараа явна. Гэхдээ одоо шууд лайв ингэж явахгүйгээр алсын зайнаас за тэгээд пост болон одоо зураг, бичлэг за тухайн үеийнхаа явж байгаа аялж байгаа сүлжээтэй боломжтой газрууд дээр ерөнхийдөө бол лайв хийгээд за тэгээд явнаа. За тэгээд ямар ч гэсэн та бүгдийнхээ одоо суглааг бол тасалдуулахгүй хичнээн амарч зугаалах байсан ч одоо суглаагаа бол
явуулсаар байх болно. За тэгээд энэ өрн дулаан цаг ирээд аял зугаалгын цаг ирж байгаа учраас энэхүү Lexus 600 автомашины азтангаа энэ сарда багтаагаад ингээд их хөрсийн баяраар тодруулж азтандаа өгчөөд за тэгээд араас нь одоо бага үнийн дүнтэй маш хурдан буюу одоо манай суглаавд Yondor пэйж дээр бол одоо нэг 150 сая буюу 3000 суглаа бол ерөөсөө нэг 4-5 хоногт бол бүрдчихдэг. За тэгэхээр одоо 4-5 хоногт бүрдэх тийм автомашинуудыг оруулаад за тэгээд одоо өрн дулаан цаг ирж байгаа учраас одоо маш олон гэр бүлийг сайхан унах унаатай аял зугаалах одоо дэлгэр зууны цагт явах тийм боломжтой болгож өгөө гэсэн бодолтой байна. За эдмийн ямар залуу байдгийг нүүр царайгаа харуулаарай гэж байна. За та пэйж дээр сайхан ухраагаад лайвуудаа үзэх юм бол миний нүүр царай зөндөө байгаа дөө. Тэгээд манайхан мэдэндээ. За энэ сайхан амтан байна шүү. Суглаагаа аваад ороод ирцгээрээ. Тоохгүй Lexus 600-ийн маань азтан тодрох гэж байна шүү. За миний машин болондоо хурдан 600 авнаа гэж байна. За азийн дуудлага авах нь 600-ийн азийн дуудлага авах хүмүүсээ суглаагаа аваад ороод ирцгээрээ. Пин комент хэсэг дээр хаан банкны дансны мэдээлэл байрлуулсан байна. За ийм том хариуцлагатай суглаа явуулгаа. Түр уншсан комент байна. За энэ Батбаатар инхвэлэг гэж хүн ерөнхийдөө анх удаа миний лайв дээр орж иж ах шиг байна. Тэгээд бас жоох итгэхгүй эргэлцэх нь аргагүй таны зөв. Та эргэлзчихвэл суглаа авахыг хүссээд мөн дээрээс нь эргэлзчихвэл та суглаагаа авчаад пэйж чатаараа чат бичиж надтай холбогдоод за тэгээд маргааш нөгөөдөр буюу энэ Lexus 600 автомашиныхаа азтанг тодруулахад та манай офис дээр хүрэлцэн ирээд хамтдаа хүндэнгийн ажилт хийх бүрэн боломжтой шүү. Таныг урьж шүү. Урилгыг маань хүлээж аваарай. За тэгээд хүн бүрт нээлттэй шүү. Манайхаа хурж ирээд одоо надтай уулзаад манай пэйж дээр манай пэйжийг дагдаг топууд болоо одоо над миний лайвыг үздэг тийм хүмүүстэй бүгдээрэнд нь одоо бүгдээринг нь урьж байна. За Lexus 600 автомашиныхаа азтан хамтдаа тодруулаад нэгэн сайхан үдшийг одоо хамтдаа хөгжөлтэй зугаатай өнгөрүүлцэх боломж байна уу гэж та бүгдийг урьж шүү. За бүхэл бүтэн 400 сая төгрөгийн үнэтэй Монголд орж дугаар номер аваад байх гайлтай цоо шинхэн Lexus 600 автомашин байна. За тэгээд суглаа аваад Yondorод энэхүү 600 унахыг хүсчихвэл энэ гоё мэдрэмж, энэ гоё тав тух хурд хүчийг мэдрэхийг хүсчихвэл яг одоо суглаагаа аваад ороод ирээрээ. За тэгээд их хөрсийн баяраар амьдралдаа энэ том хөрөнгийг одоо хөрөнгө оруулаарай гэж та бүхэндээ хэлье. За нэг дугуйтай өгч баг дайрах нь яах наагаас. За энэ хаагуур бол ерөнхийдөө орс тий. Ийшээгээ өнгөрөөл гол цөмөн тийшээгээ өнгөрөө явчих шиг боллоо борооны. Хаагуур бол нэлээд оршвол. Гэтэ араас нь залгуулаа дахиад өвөл гарч тийшээгээ. Нас лоо борооны үл харагдчих шүү. За бороо устай одоо замд явж байхад бол бороо ус их орохт бас жижиг тэрэг жоохон туулах чадвар тааргуун хөнгөн шинхэн машинтай явахд бол жоохон санаа зовдөг шүү тий. Энэ Lexus 600-тай явж байхад бол одоо юунаас найх вэ? За би хөвсгөлийг тайгад байна шүү. Суглаа авсан гэж зөв. Ойлголоо. Танд аз амжилт хүсье. За хөвсгөлөөс манайхаас ч нөө 5 машины суглаан дээрээс хөвсгөлийн ханх буюу одоо хамгийн хойдлын Монгол орны хоймор сумаас одоо азтан тодроод за тэгээ азийн дуудлага хийс чи яг замд бүр Эрдэнэтэд явж таараа тэгээд ерөнхийдөө бол хоймор нутгаас азтан болсон. За тэгээд Lexus 600 дээр одоо хаанаас азтан болох юм бол доо ямар нутгийн аль нутгийн хин гэж одоо залуу хаз Yondor гигээд энэхүү харагдаж байгаа энэ сайхан амтны азтан болох юм бол доо гэж бодож байна. За манайхаа сайхан лайв шеэрлээ зүрхээ дараад өгцгөөрэй. За өөрсдийнхөө одоо ойр дотны хүмүүсээ сайхан дотны хүмүүсээ меншн хийгээд энэ сайхан том боломжинд одоо магадгүй таны меншн хийсэн
одоо гэр бүлийн хүн ч юм уу найз нөхд нь одоо азтан болоод бас маш том баяр хөөртэй үйл явдал болно. За тэгээд хуулга 1 орсон байгаа. За хуулга 2 маргааш орчин. За тэгээд ямар ч гэсэн нийт суглаа авсан хүмүүсийнхаа бүх мэдээлэл юмыг одоо сайхан хариуцлагатайгаар ил тод ямар ч нуу чаах зүйлгүйгээр одоо бүх зүйлээ одоо ил тод явуулнаа. За тэр километрийн залд 12,000 км байна. За данс хаа байна гэж. За пин комент хэсэг дээр дансны мэдээллийг байрлуулсан байна. За тэгээд та бүхэн суглаагаа аваад ороод. За би юу ачи? Дахиад комент хэсгээр дансны мэдээлэл оруулчих. За манайхан комент дээр оруулчлаа шүү. Сая данс асуусан хүмүүст за комент хэсгээр дансны мэдээлэл оруулчлаа. За тэгээд Lexus 600 одоо миний оронд энд ингээд сууж ах. Өсөлтөө хүмүүсээ бол одоо суглаагаа аваад ороод ирцээрээ. Суудлын модл нь бас л ингээд тухтай штэ шууд л ингээд тэрвэл маш гоё зөөлхө гоё мэдрэмж өгдөг. Үнэр бол маш гоё. За тэг магадгүй одоо Lexus 600 унаад явах те одоо суглаа аваад энэ том хөрөнгийг одоо гэр бүлдээ оруулаад ирчээ. Бас энэ чинь зах зээлийн ханш нь үнэтэй машин шүү дээ. Чи одоо 25 оны тэг километртэй Lexus 700 ч одоо бүр 760 сая төржсөн байлээ. За тэгтээ энэ машины хувьд бол 23 он бичиг баримтан дээр 23 он гэж явна. Яг үйлдвэрийн он цагаараа бол одоо 24 оны үйлдвэрлэл гэж явна. За тэгээ зах зээлийн ханш нь бол нэг 410 орчим байгаа. 420 сая гэж зар тавиал. За тэгээд нэг яг сайхан ярилцаж тохироод жоохон доош нь буулгаад нэг 410 15 тал зарагдах машин шүү. Ерөнхийдөө бол яагаад тэр километр баг гүгээгүй ямар нэгэн гэмтэл одоо сэв зураас тийм илэгдэл хорогдол байхгүй. За тэг маш цэвэрхэн салон дотрооч тэр гаднаач тэр ерөөсө гялууруудыг хуулж авчаад байж байгаа яг ижилхэн. За ийм сайхан автомашиныг одоо амьдралаа зүгээр хөрөнгө оруулчих гэж хүмүүс их суглаа авж байгаа. За тийм хүмүүст бол одоо бас их том боломжоо 410 сая төгрөгөөр одоо машина азтан болчоод машина 410 сая төгрөгөөр борлуулчаад за тэгээд дээрээс нь сайхан шинэ парадо авч унаад бүр насаараа амьдрах орон сууцаа давхар аваад за тэгээд дээрээс нь одоо хувийн бизнес 8 одоо юу гэдгийг жижиг дунд үйлдвэрлэл тийм зүйл хийх боломжтой. Ийм их хэмжээний мөнгө гэдгийг манайхан сайн ойлгох хэрэгтэй. За бид бүхэн бол энийг ойлгоод маш хариуцлагатайгаар ямар сандаа одоо өчтөрөөс эхлээд би Lexus угаасаа би Lexus 600 дээр бол тэгж ажиллаж бодсон байсан. Хуулгуудаа оруулаад за ганцхан миний машин цэг юм байна гэхгүйгээр одоо хуулгуудаа шивэлтүүдээ за ил тод байдлаар оруулаад явъя гэсэн тооцоотой ажилласан. За тэгээд манай суглаавууд Ямдор пэйжээс зарлагдсан ээлж суглаалах Lexus 600-ийн маань суглаа дуусах гэж байна. За тэгээд азтангуудаа одоо азтан болох одоо суглаа авсан нийт хүмүүстээ аз амжилт хүсье. За энэ хүү суглааг бүтээлцэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж за тэгээ Монголын нэгэн сайхан гэр бүлд энэ том хөрөнгийг одоо өгөхөд одоо гар бие оролцоод одоо бүтээлцэж байгаа та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээ аз амжилт хүсье. За тэгээд Lexus 600-ийн азтан гоё ил тод ямар нэгэн алдаагүйгээр ямар нэгэн хэрүүл урал илүү дутуу үггүйгээр тодруулцгаая. За өмнөх Land 300 дээр бол жоохон хилэн гарч ирсэн гэхдээ азтан маань бол үнэхээр нүдэ болсон суглаа болсон. Яагаад тэгэхээр Өвөрөнгө аймгийн Хар орон сумын замын цагдаагийн замын цагдаа залуу маань одоо азтангаар тодорсон. Тэгэхээр одоо тэрэнд бол би хувьдаа бол маш их баярлсан. За тэгээд замын цагдаа нар маань бол одоо бидний эрүүл мэнд аюулгүй байдал ий төрөмний төлөө бол одоо гадаа хасах 50 гараастай байсан ч зогсож байдаг. Гадаа 100 халуунд нэмэх 50 гараастай байсан ч зогсож л байдаг. За тийм хүмүүс учраас одоо тэр бүгд хүмүүсийнхээ хөдөлмөрийг бол маш өндрөөр үнэлдэг. За хүн бүр ийм мөрөөдөл гоё ярьж байна шүү гэж байна. За баярлалаа тэнд. За тэгэхээр хүмүүс маань ихэнх нь л ер нь бол тэгж бодож мөрөөдөж орж ирдэг. За тэгээд та бүгд маань ч гэсэн одоо шинээр орж иж байгаа хүмүүс маань ч гэсэн яг одоо хийчлэн сайхан мөрөөдөд гоё зүйл бодоод суглаагаа аваад ороод ирцээрээ тэгээд одоо та бүгдийнхаа энэ их хүсэл мөрөөдөл энэ их одоо итгэл энэ бүгдийг бол одоо дааж ажилтгаа хариуцлагатайгаар хэлье.
За ямар нэгэн байдлаар одоо ил тод шудраг бус одоо тийм зүйл санагдаж мэдрэгдэх юм бол пэйж чат руу чат бичээд ороод ирээрэй. За тэгээ санал хүсэл гомдлыг бол маш сайн хүлээж авнаа. За тэгээ бүгдээрэнд нь аз амжилт хүсье. Lexus 600 автомашины азтан болохыг ерөөе. За тэгээд үдшийг сайхан өнгөрүүлцгээрэй. Бүгдээрэнд нь аз хүсье.